Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Та бүхэндээ шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. 18 настай Келси Смит охины харамсалтай түүхийг ярихаар бэлтгэлээ. Келси Смит охин ахлах сургуулийн амжилттай төгсөж, сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарч, аав ээж нь үүнд нь маш их баяртай, аз жаргалтай байжээ. Тэдний гэр бүл 5 хүүхэдтэй байсан бөгөөд Келси бол тэдний дунд охин нь. Багасаа л маш илдэг, зантай, юм сонирхдог, сэргэлэн ахвалчтай охин байж. Бусдаасаа онцгой өөрийнхөөрөө содон байж чаддаг, энэ байдлаараа ч бусдын анхаарлыг татдаг хөөрхөн охин байсан гин. Дунд сургуульд байхдаа кларнет хөгжим тоглодог байв. Тийм болохоор жил болгон хотынхоо хөл бөмбөгийн тэмцээний завсарлагаанаар хамтлагийнхантайгаа хамт тэнд очиж хөгжим тоглоод үзэгч дэмжигчдийг баясгаж байдаг болохоор үүгээрээ маш их бахархдаг. Тэрээр ахлах сургуулиа төгсгчил Жон гэдэг хүүтэй үерхдэг болсон бөгөөд түүнтэйгээ уулзгаар илүү баяр баясгалантай гэрэлтэй болчихдог байсан гинэ. Тэд үерхэж эхэлснээсээ хойш Келсигийн гэрт үргэлжил хамт байж идэг. Тэднийг ахлах сургуулиа төгсөхт нь төгсөлтийн өдөрчлөгтөнд зориулж аав ээж нь тэдэнд лимузин машин түрээсэлж өгсөн бөгөөд тэрхүү лимузингээр төгсөлтийн баярлууга хамтдаа явсан байдаг. Үдшилэг дээр ирэхдээ Келси яг л Диснейн гүнж Белло шиг шар даашин зөмсчихсөн үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Келси Жон хоёр ахлах сургуулиа төгссөний дараа 2 өөр стейтэд суралцахаар болсон учраас Келсигийн аав ээж нь тэр хоёрыг нэг хотод хамт байлгахын тулд Жоны сургуулийг солих уу эсвэл Келсигийн сургуулийг сольсон дээр үү гэж хоорондоо ярьдаг байжээ. Тэдний төгсөлтийн баяраас 7 хоногийн дараа тэр хоёрын үерхэж эхэлсний 6 сарын ойн өдөр байжээ. Ингээд 2007 оны 6 дугаар сарын 2-нд Келси өөрийн найз залуу Жонтойгоо уулзах болзоондоо явхаар ээжээ би Жонд бэлэг авах гэсэн юм а, та надад карта өгөөч гэхэд ээж нь түүнд карта өгсөн байна. Ингээд охин нь маш баяртайгаар найз залуутайгаа уулзаж оройн хоол идэхээр болзсон газар руугаа явсан. Удалгүй оройн 7 цагт ээж рүүгээ уцаар ярьсан бөгөөд ямар бэлэг авахаа шийдэж чадахгүй байна. Юу бэлгэлвэл дээрвэ гэж уцаар ярихт ээж нь тэмдэглэлийн дэвтрийн хайрцаг байвал яасан юм бэ гэж санал болгосон. Тэгээд ээж нь түүнд баяртай гэртээ ирэхээр чинь уулзъя хайртай шүү охин минь гэж хэлээд уцаа тасалсан байдаг. Хожим ээж нь ярихдаа тэр үед би охиндоо хэлсэн сүүлчийн үг маань гэж мдээгүй ч гэсэн хайртай шүү охин минь гэж хэлсэндээ одоо болтол баярлалгаа гэж ярьж байжээ. Жон тэрхүү болзоондоо маш их догдолж хүлээж байсан боловч Келси болзоондоо ирэхгүй удаад байсан. Түүнийг ирэхгүй болохоор сүулдээ маш их гайхаж утас руу залгсан боловч утас нь дуудаад авахгүй байсан. Мессеж бичиж үлдээсэн ч гэсэн мөн л хариу ирээгүй. Ингээд Жон Келсигийн гэрийн хиллээ уцтаж түүнийг ирэхгүй байгааг хэлэхэд цөмөөрөө маш их гайхаж охин руугаа уцтаж эхэлсэн боловч утас нь дуудаад л байгаа мөртөө авахгүй байсан. Бүгд Келсид ямар нэгэн муу юм тохиолдсныг мэдээд аав нь чөлөөнд гарсан хууль сахиулагч байсан учраас цагдаад мэдэгдэж яаралтай арга хэмжээ авахыг хүссэн. Келсигийн аав гэрээг нь өөрийнхөө найз цагдаагийн ажилтан руу залгаж Келсигийн машиныг дугаарыг өгөөд ийм машин осолд орж үү эсвэл замын хөдөлгөөнд оролцож хаана ихтэй явж байна уу шалгаад өгөөч гэж хуваараа хүртэл гуйсан байна. Эргүүлийн цагдаа нар 22 цагийн үед машиныг дэлгүүрийн гадна зогсоолоос олсон бөгөөд тэр нь Келсигийн очих газраас 3 милийн зайд байв. Цагдаа нар маш болгоомжтойгоор машины дэргэд очиход кабин дотор хинч байгаагүй. Хаалгыг болгоомжтой нээхэд Келси охины цүнх урд талынхын суудал дээр байсан бөгөөд яг л түрүүхэн орхиод түр зуур гарчгаад ирэх гэж байгаа юм шиг харагдаж байв. Гэвч утас болон машины дэлгүүр нь алга байлаа. Дэлгүүрээс худалдаж авсан зүйл нь тортойгоо 2 суудлынханд голд байсан бөгөөд энэ бүхэн нэг л хачирхалтай байснаас гадна цагдаа нарыг маш хурдан яаравчлах хэрэгтэй гэдгийг сануулж байлаа. Машины багажийг шалгах үед бүгд төгшөж байлаа. Багажинд нь нэг ууд шиг юм хавчуулагдаж үлдсэн байв. Бүгд тээшин дотор ямар нэг юм байгааг тааварлаж байсан бөгөөд ямар ч байсан тэр дотор амьд хүн байгаа шинж байгааг ямар ч чимээ гарахгүй байсан болохоор бүгд л дор бүрдээ айж төгшөж байв. Тээшийг онгойлгох яг тэр агшин ээжийнх нь хувьд хамгийн их зовлонтой төгшүүртэй үе байсан бөгөөд яг онгойлгоход зүрх нь амаараа гарах шатлаа. Эмэгтэй тэр зүг рүү харахаас ч айж нөхөр нь түүнийг тийшээ битгий хар гэж хэлсэн байна. Бүгд л амьд хүн байхгүй гэдгийг мэдчихсэн болохоор арга буюу нөхрийнхөө ард гарсан. Гэхдээ аз болж
стейшнд юу ч байгаагүй. Ингээд машиныг Джонсон дүүргийн цагдаагийн газар руу аваачин лабораторийн шинжилгээнд оруулав. 3-ны хээ болон ДНХ хайж байлаа. Хиндэж гим хоргүй охин чухам хаашаа яагаад алга болчихсныг эрен сурвалжлахын тулд мэдээж хамгийн түрүүнд түүний найз хөвгөн Джоныг сэргийлж эхлэв. Мөн эцэг эхийнхэн ч тэр даруйд зочид буудлын тусгай өрөөнд оруулж нэгээр нь яриа авч байлаа. Джонтой 7 цагт за удлаа гэхэд 7 хагас дуулцах ёстой байсан ч тэр болцоондоо ирээгүй. Ээжтэйгээ уцаар ярьсан дэлгүүрээс л хамаг юм ихэлсэн учраас түүний явсан замын маршрутыг гаргаж эхэлсэн. Болцоонд явхаасаа өмнө Кэсли охин Таргетаас бэлэг худалдан авахаар очсон дэлгүүр доторх хяналтын камерын бичлэгт үлдсэн байлаа. Хамгийн сүүлд дэлгүүр дотроос ээжтэйгээ уцаар ярьсан. Дараа нь бэлгээ боолгож аваад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн гаднаас хөдөлж явснаас хойш хаачсан бүү мэд. Гэтэл түүнээс хойш ойролцоогоор 4 цагийн дараа түүний 1987 оны Buick Regal машиныг Миссисипийн гадаах гудамжны эсрэг талын Oak Park худалдааны төвийн зогсоол дээр орхисон байгааг олсон нь тэр байв. Дэлгүүрүүдийн доторх камерын бичлэгийг ихэвчлэн тухайн компани зорилттой нөхцөлд юм уу эсвэл шүүх цагдаагийн хүсэл шийдвэрээр шалгаж болдог. Тийм болохоор маргааш өглөө нь цагдаагийн яаралтай шийдвэрээр камерын бичлэгийг шалгаж эхлэв. Камерын бичлэг дээр Кэси Смит машинаа зогсоож дэлгүүрт орж ээжтэйгээ уцаар ярьж дараа нөгөөх машинаас олдсон бэлгийг сонгон авч байгаа зэрэг нь харагдаж байв. Гэтэл цагаан цамц бараан шорт өмссөн 20-30 настай болов гэмээр цагаан арьстай эрэгтэй Кэсиг дэлгүүрт орсноос хойш 30 орчим секундын дараа хойноос нь дэлгүүр рүү орсон байна. Тэр хүн Смитийн очсон бүх тасгуудад дагаж байгаа мэт явж исэн бөгөөд бичлэгээс харахад нилээд хол зайд байгаа нь харагддаг. Кэси Смит рүү ч юм уу эсвэл түүний байгаа зүг рүү ч юм уу ойр ойрхон харж байсан ч тэр хүн түүнтэй ярих юм уу эсвэл түүн рүү ойртох гэж оролдсонгүй. Харин Кэси нөгөө хүнийг огт анзаарахгүй янзтай байсан бөгөөд авсан ямаа бичүүлэхээр касс руу дөхөж очих үед нөгөө хүн хажуугаар нь зөрөөд гараад явж харагддаг. Тэрхүү бичлэгт нөгөө хэрэгтэй дэлгүүрээс гарч байгаа нь маш тоо үлдсэн байна. Гэвтэл харин машины зогсоол дээр хяналтын камерт гин нэгэн хүн Смитийг машинд нь хүчээр суулгаж байгаа нь харагддаг. Энгийн нүдээр харахад бичлэгт ямар нэгэн юр бусын зүйл харагдахгүй байсан ч нэлээд тодруулж удаашруулж харахад бол хэн нэгэн гүйж байгаа нь харагддаг. Дэлгүүрийн гадаах бичлэгт 1970-ад оны үеийн с ิจ гтэй гэмээр Chevrolet Taciano машин талбайгаас гарч явдаг бөгөөд тэр машин нь бас л Смитийн машиныг ирж зогсохын өмнөхөн тухайн зогсоолд ирсэн нь харагддаг. Oak Park худалдааны төвийн CCTV-гийн хяналтын бичлэгт Кэсигийн машиныг Target дэлгүүрийн гаднах талбайгаас хөдөлснөөс хойш 2 цагийн дараа буюу 21 цаг 17 минутанд тэнд орхисон болох нь тогтоогдов. Машин тэнд ирж зогссны дараа цагаан цамц бараан өмд өмссөн хүн дотроос нь гарч гудамж руу мөн л гүйж яваа харагддаг. Тухайн үед энэ дүрсийг эрэгтэй хүн байсан уу, эмэгтэй хүн байсан уу гэдгийг тодорхойлох боломжгүй байсан. Учир нь тэр үед гадаа хэтэрхий харанхуй байжээ. Гэвч тэр хүний хувцас нь нөгөөх дэлгүүрийн камерын бичлэг дээрх с ิจ гтний хувцастай яг таарч байлаа. Энэ хүний дүрс бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах үед олон зуун мэдээлэл ирсэн боловч тэдгээр нь хэрэг болоход хэтэрхий ерөнхий мэдээллүүд байгаад байсан. Шүүхэн шинжээчид охины машин дотор нотлох баримт байгаа эсхийг шалгаж ялла. Хурууны хээ судалдаг мэргэжилтнүүд Кэсигийн найз нөхөд гэр бүл, найз залуу гэх мэт үндэслэлтэй шалтгаантай хүмүүсийн хурууны хээнээс бусад гадны хүний хурууны хээг хайж байтал нэгэн үл мэдэгдэхий олджээ. Мөрдөгчд 6 дугаар сарын 2-ны өдөр Кэсигийн гар утас руу гаднаас хийсэн дуудлагуудаар нь дамжуулан түүний байршлыг илрүүлж чадсан бөгөөд тухайн 2007 онд энэ хэцүү байв. Ингэж утсаар нь хайлт хийсний үр дүнд түүний очсон хэд хэдэн газрыг тогтоожээ. Verizon Wireless компани охины гар утасны байршлыг тодорхойлох гэж тухайн үед бүхэл бүтэн 4 хоног зарцуулсан байдаг. Ийхүү 4 хоног саацсанд гэр бүлийнхэн болоод иргэдийн зүгээс маш их маргаан үүсгэж байсан боловч эцэст нь Verizon-ы техникч хот суурангаас нэлээд зайдуу байх гар утасны цамхгийн зоон дотроос утасны байршлыг тогтоож чадсан. Тухайн илэрсэн байршлаас 1 милийн радиус хайлт хийж эхэлсэн бөгөөд хайж эхэлснээс дөнгөж 45 минутын дараа буюу 6 дугаар сарын 6-ны өдрийн 13 цаг 30 минутанд Кэси Смитийн цогцыг Миссури мужийн Гранжу хотын Лонгу нуурын ойролцоо ой модон дотроос олжээ. Цогцыг шүүх шинжилгээнд оруулахад охины амийг
баймилж хөнөөс нь тогтоогдсон. Өөрийнх нь бүсээр баймилж алсан байлаа. Мөн задлан шинжилгээгээр түүнийг хүчирхийлсэн гэдэг нь ч тогтоогдов. Олон нийтэд цацсан CCTV-гийн бичлэг дээр ачааны машиныг харсан нэг эмэгтэй хөршинхэн хүн тухайн машины эзэн мөн болохыг цагдаа нарт хэлж өгсөн байдаг. 2007 оны 6 дугаар сарын 6-ны орой цагдаа нар Канзас мужийн Олет хотын иргэн 26 настай Эдвин Рой буюу Жак Холлыг баривчилжээ. Холл эхнэр хүү хоёртойгоо хамт амралтанд явж байсан бололтой хотоос гарах гэж бэлдэж байхад нь цагдаа нар гэрт нь очсон байна. Ингээд хэрэгтэн Холл 6 дугаар сарын 7-ны өдөр санаатаагаар 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн, хүн хулгайлсан хэрэгт буруутгагдсан. Жак Холл насанд хүрсэн хойно гэмт хэрэгт холбогдоогүй ч гэсэн насанд хүрээгүй байхдаа танхаа хэрэг үйлдэж байжээ. Асрамжийн газар өссөн бөгөөд 7 настайдаа бусдад үрчлэгдсэн. Үрчилсэн эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан Холл 15 настайдаа хажуу айлынхаа охиныг хутгаар сүрдүүлсний улмаас буцаад улсын асрамжиндаа очсон байдаг. Мөн тэрээр нэг удаа өөрийнхөө хүүгийн толгоор бейсболын цохиураар цохиж дайрсан байдаг. Холл мэдээж Келси охиныг таньдаггүй гэдэг нь бол тодорхой. Гэвч түүний хурууныхээ таарч байсан. Жак Холлыг 2007 оны 6 дугаар сарын 7-нд шүүхэд татаж түүний барьцааг $5 сая тогтоов. 8 дугаар сарын 1-нд Канзас мужийн Джонсон тойргийн шүүхээс хүн амны хэрэг, хүчингийн хэрэг, хүчирхийлэл үйлдсэн хэрэгүүдээр тус буруутгасан бөгөөд энэхүү хэрэгүүд нь цаазын ял авах хангалттай шалтгаан байсан. Джонсон дүүргийн прокурор Фил Клайн түүнд цаазаар авах ялыг өгсөн байна. Охины цогцсон өөр мужаас, тухайлбал Миссури мужаас олдсон тул зарим хүмүүс хэрэг гарсан газрын харьяалаар нь Миссури мужид хэргийг шийдвэрлэх ёстой хэмээн маргаж байсан ч Жак Холл Джонсон мужид баривчлагдаж, Джонсон мужид хоригдож байсан тул уг харьяал нь хэргийг хянан шийдвэрлэх хууль ёсны эрхтэй байв. Жак Холл дэлгүүр дотор байсан ч гэсэн Келси Смиттэй уулзаж байгаагүй гэж мэдэгджээ. Келси охиныг машины зогсоол дээр ирж байхыг Жак Холл машин дотроос харж байсан гэж үздэг. Түүнийг ганцаараа байгааг нь анзаарсан учраас түүнтэй хамт хинч яваагүй гэдгийг нүдэрээ шалгахын тулд дэлгүүрлөө дагаж орсон байгаа. Тэгээд түүний явах гэж байгааг нь хармагцаа ачааны машин руугаа очиод бууга авсан. Тэрээр Смит руу дайрахаас өмнө охиныг машин дотроо тортой ямаа зэгцэлж тавьж явах яг тэр сатаарсан хайхрамжгүй агшныг нь отож байгаад гинэт дайрч машинд нь орж суугаад 20 милийн зайд байх Миссуригийн ойд авчиж бэлгийн хүчирхийлэл үлдээд дараа нь боомлж алсан байна. 2007 оны 7 дугаар сарын 23-нд түүний шүүх хурал болсон бөгөөд шүүхийн танхимд Смитийн эцэг эх болон гэр бүлийн гишүүд, бусад найз нөхөд, сэтгүүлчид цугларч шүүх хуралдааны Канзас Сити хотын 4 телевизээр шууд дамжуулсан байдаг. Жак Холл тухайн 4 зүйл ангаар гин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр цагдаагийнхантай хэрвээ гэмт хэргийн талаар үнэн зөв ярьж хэрэгээ хүлээвэл ялыг хөнгөлнө гэсэн гэрээ байгуулсан байсан. Шүүх хурал дээр түүний өмгөөлөгч тухайн хэргийг техникийн үндслээр хэрэгсэхгүй болгохыг хүссэн ч шүүгч татгалзсан учраас прокурорууд Жак Холлд цаазаар авах ялыг нь хэвээр үлдээх шийдвэр гаргасан боловч нэг өдрийн дараа дахин шүүх хуралдаан болсон бөгөөд тэрхүү хуралдаанаар түүний цаазын ялыг ямар ч өршөөл үзүүлэхгүйгээр бүх насаар нь хорих ял болгосон. Энэхүү хэрэг нь цаашдаа Келси Смитийн хууль гэдэг нэршилтэй хуулийн заалтыг бий болгоход хүргэсэн бөгөөд уг хууль нь захиалагчийг аюулд орсон гэж үзвэл үүрэн телефоны компаниуд утсаар нь байршил тогтоох боломжтой гэж заасан хуулийн заалт байдаг юм байна. Америкийн нэгдсэн улсын конгресс үүнийг тэр цагаас хойш бүх холбооны хууль болгохоор хэлэлцэж баталсан байдаг. Тус хууль хэрэгжсэний дараахан нэг тохиолдол гарсан бөгөөд энэ тохиолдолд тухайн хуулийн дагуу ажилласан байдаг. 2015 оны 2 дугаар сард Смитийн төрсэн газраас холгүй орших Канзас мужийн Линкс хотод нэгэн эр машин хулгайлж дотор нь 5 сартай нялх хүүхэд байсныг анзаараагүй байна. Машин хулгайлан зогтож явахдаа бас нэгэн явган зорчигчийг машинаараа мөргөж унгасан байдаг. Цагдаа нар машины урд талын суудал дээр цүнхэн дотор байсан хүүхдийнх нь ээжийн гар утасных нь байршлаар хагас цагийн дараа уг машиныг дэлгүүрийн гаднаас олсон байдаг. Учир нь тухайн машиныг хулгайлсан жолооч хулгайлсан машин дотор нь хүүхэд байгааг мэдмэгцээ машин хулгайлсан, хүн дайрч мөргсөн, дээрээс нь хүүхэд хулгайлсан хэрэгүүдээр шийтгэгдгээс айгаад машинаа бушуухан орхисон байдаг. Ингэж энэ хууль хамгийн анх хэрэгжсэн юм байна.
Гинэн томоогүй, хиндэж гим хоргүй ойр залуухан охин ийхүү санамсаргүйгээр бусдын гарт амь өргөцсөн харамсалтай хэрэг ярьж өглөө. Бараг үг солих боломжгүй шохон байж байгаа дамиа алдна гэдэг бол маш их харамсалтай. Ийм хачин гаж донтой хүмүүстэй таарлахгүй тул үдэш орой болгоомжтой явж байгаарай. Хэрвээ гай таарч ийм зүйл тохиолдвол аль болох амьсгаагаа гүнзгий авч биеэ чөлөөлж тайван байх хэрэгтэй. Хамгийн гол нь тайван байснаар л хүн арга ухаан сэлэх боломж нэгддэг. Айж сандарч адгаж мэгдвэл дайсныхаа бахыг хангаад зогсохгүй айжгааг чинь хараад дайсан чинь өөртөө улам итгэлтэй болдог юм шүү гэдгийг битгий мартаарай. Чамд одоо яг ямар арга байна? Уушуу таквондогийн арга байна уу? Ухаан залны арга байна уу? Аль боломжтой аргаараа л одоо тэндээс мултарч гарах хэрэгтэй. Би энд нэг хөгжилтэй юм ярихад 10 жил байхад надтай хамт нэг дугууланд явдаг байсан охин маань гэр хороолд амьдардаг байсан байхгүй юу? Нэг удаа би яах гээд ч үлээ карманд нь санаандгүй гараа хийсэн чи амар гүнзгий. Яролд нэг юм байгаа болтой хүнд оргиод байна шүү. Тэг хүүе карманд чи юу байгаа юм бэ гэсэн чи нөгөөтг чи хэв нэг илс гэж нь. Би гайхаад хүү чи илсээр яах гэж байгаа гэсэн чинь хүн амтан дайрвал нүүрлүүн цацхгүй юу? Тэгэл ийм том карматай байдэн штеп гэж үлээ. Нэрэ тэрэн шиг аргаа ядвал илс ч гэсэн аминд орхол баг. Гэхдээ тэр охин шиг хурдан гүйдэг бол шүү дээ. Манай тэр найз бол маш хурдан гүйдэг байсан. Одоо бол тэр хөгжилтэй түүхэн охин маань нэгэн дээд сургууль тэнхмээ эрхлэгч хийд. За ингээд дугаар маань үгээр өндөрлөж байна. Саатан сонссонд баярлалаа. YouTube-ийн энэ олон сувгуудаас миний сувгийг сонгон сонсож, үргэлж дэмжиж, урмаар тэтгэж байдаг та нартаа маш их баярлалаа. Удахгүй уулзъя баяртай.